За засгаа хордон байгуулчлаа баяр хүргье. Тэгээд бас чуулганыг нэлээд харлаа. За нөгөө уламжлалт бол асуулт, захиа асуудал яваад байна. Тэгээд амар сайхны хувьд бол бас улс төрд нэлээд бэлтгэгдсэн хотын дарга байсан гэдэг чинь бол энэ улсынхаа талыг л захирч яах гэсэн үг шүү дээ. Зовлон жаргалыг бол нэлээд сайн мэдж байгаа хүн зүгээр дэмжигдэж орж ирсэнд баяр хүргэж байна. Одоо шадар сайд гэдэг бол энэ улс орны бүхэл одоо нөхцөл байдлыг цэвэрлэгээ хийдэг ийм л хүн шттэ. Тэрийг бол өөрөө мэдж байгаа бох тийм ээ. За өнөөдөр яг ингээд уулзаад энэ чинь бас үндсэн хуулинд байдаг ерөнхийлөгчтэй уулзаж танилцуулна гэдэг. Энийний дагуу уулзж байгаа юм. За одоо бодвол та нар тангараа өргөх бах зүгээр харамсалтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар энэ засгийн газрын насыг урдсах гэж одоо хийсэн ухаантай юм шттэ өгнө. Тэгээ харамсалтай нь ингээд 6 сар болоод огцорчлоо. За энэ ч яг ингээд дараагийн юм энэ алдаануудыг нь одоо ерөнхий сайд өөрөө их анхаарч ажиллана үсттэй оюун эрдэнэ тийм ээ. За тэгээ шадар сайдын доор бол асар их асуудал байна. За өнөөдөр бол нөгөө цар тахалтай холбоотой асуудлууд байгаа учраас энэ дээр бол би өөрөө ч юм бол ажирахгүй болов гэж бодож байна. Тэгээ ийм нөхцөл байдал дээр битгий улс төрж өрөөл гэж хэлмээр байгаа юм. Одоо ингээл тэгэл одоо ийм нөхцөл байдлыг бид нар зөвөөр дүгнээд за ерөнхийлөгчтэйгээ ойрхон ажиллаарай. Энэ ерөнхийлөгчтэй чинь ийм санаанууд хотын дарга багч бас зөндөл ярьжсэн шүү дээ тийм ээ. За тэгээд ард иргэдийнхаа итгэл энэ 3 сая монголчуудынхаа амьдрал ахуйд дэм болох энэ ажлууд хамтарч ажиллая гэж хэлье. Одоо бол улс төр байхгүй шүү. Бид нар улс төр хийж байгаа л энэ улс ундаг. Улс төрөө дийлэхгүй байж байгаа л ундаг. Энэ улс чинь одоо ийм баян орон ийм ядуу байна гэдэг бол харамсмаар асуудал шүү. Чамд бол итгэж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. За Нямдар сайд баяр хүргэе. Хэрэгжлэх газрын дарга дээр очиж байгаа маань бодвол та нар нэлээд зөвлөлдөж ярьж ижил хийсэн баг. Бас л хэрэгжлэх газар гэдэг бол маш том гал тогоо тэрийг бол мэдж байгаа. Та бид нар ч гэсэн таны хууль зүйн сайд багтдаг нэг кабинетд байсан. Тэгээ улс төрчихгүйгээр явмаар байдаг. Улс төрчмөөргүй байна. Энэ манай зөвлөхүүд ингээл дандаа л хамтарч ажиллаж байсан тантай байсан хүмүүс. Эднэрээр л дамжиж бид нар юм ярина. Олон юмн дээр та бүхэн санал нэгддэг, олон юм дээр санал нэгддэг. Тэгээд энэ дөнгөж 40 гарч байгаа энэ ерөнхий сайдаа хамгаалж явмаар байгаа маань чинь Монгол улсын одоо ерөнхий сайд хүн шүү дээ. Намчрахмааргүй байна. Бид нар олон жил намчралтаа юу олсон юм бэ? Нөгөө ядуурлч нь яваалаа дундаж давхарга байхгүй боллоо. Та бол энийг бүгдийг мэдж байгаа. Тэгээ амжилт хүсье. Дүш одоо хамгийн том одоо дүшцэн бол та юм шиг байна. Одоо насаараач үдсэн туршлагаараач гэсэн тэр. За урт насан гэж эмэгтэй авраг зур намд бол хуучин байсан баг. Улс төрд бол шинээр харагдаж байгаа баг тийм ээ. Байгаль орчны тал дээр бол танаа урдлын 2 сайттай бол нэлээд ойрхон ажилласан. Энэ ажлыг үргэлжлүүлэх болов гэж бодож байна. Өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол усны асуудал байна. Мөн нөгөө талдаа энэ байгаль орчны яамн дээр газар өгöd газрыг дамлан худалдаалдаг залилан эхлэх ажил ингээд үүнийг дагуулад одоо мөнгө угаадаг офшороос орж ирсэн мөнгө энэ байгаль орчинтой холбогддог ийм ажлууд нэлээд судлагдсан байгаа. За говь маань эзэнгүй болж байгаа, усгүй болж байгаа, усгүй болохоор малгүй болж байгаа, малгүй болохоор малчингүй болж байгаа. Бид нар бол нэг 1000 орчим километр хоолой татах гэж байгаа. 10 аймаг дээр усан цахилгаан станц татах ажил эхэлсэн байгаа. Говийг эзэмжүүлэх, говийг одоо амьд болох зорилгоор энэ говийн баялагийг ашиглах төмөр замыг барьсан байгаа. Энэ төмөр замыг дагаад худгуудыг гаргаад эхэлсэн байгаа. Өөрөө л мэдэхгүй байгаа. Тэгээд таны мэдэхгүй тал дээр бол нэлээд хамтарч ажилланаа. Байгаль орчин бол сүйтсэй. Энийг л өөрөө ойлгож байгаа бах тийм ээ. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. За сайхан баяр сайд амжилт хүсье. 2 дахь удаага сайд болж байна. Эхний одоо сайдын ажил бол бас арай л богинохон болчих шиг боллоо. 6 сар гэхдээ мэддэг салбар тийм ээ. Хоёлоо бол энэ тал дээр нэлээд ажлуудыг ярьсан. Сая хуулиа батлуулчих. За энэ их чухал хууль шүү. Одоо хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Юу гэж хэлэх гээд байна нэхэрэ? Батлан хамгаалах яамны сайд, сангийн яамны сайдын үүдэнд төсвөө батлуулах гээд суугаад ээж болохгүй. Энэ бол шал өөр салбараа.
өнөөдөр бид нар батлан хамгаалах ямаа бол ямар нэгэн байдлаар өндийлгэж босгох хэрэгтэй. Энэ дээр бол санаа нэгдсэн байгаа тийм ээ. Бүтээн байгуулалтын ажил даа ялангуяа тэр стратегийн бүтээн байгуулалтуудыг бол танай ерөнхий сайд оюун эрдэнэ бол сайн ойлгож байгаа. Энэ дээр бол хамтарч ажилланаа. Саяын тэр төмөр зам дээр зэвсэгтүүчин орсон ажлыг бид нар өшөө 2, 3, 10 дахин босгож ийж энэ Монгол орн одоо өсч одоо томрох юм аа. Тэгээд залуу үеэ бид нар цэрэг их оронч хүмүүжүүлэх ёстой гэдэг дээр бол санал нэгдээд явж байгаа. Тийм ээ. Энэ дээр л үнч бай шүү. За улс төржиж болохгүй салбар бол батлан хамгаалах салбар шүү. За амжилт хүсье. За. Нямбатар хууль зүйн сайд. За яагаад их улс төржөөд байна? Яагаад одоо Монгол улсын ерөнхийлөгчийг их хурлын тангим дээрээс худлаа гүтгээд байна? Энийгээ тайлбарлах ёстой шүү. Өөрөө ч н одоо нэг үгүй хэлэхэд би шүүхэд өгнө. Яаглаараа би энд 3 давхар дээрээ хүмүүсийг ял өгөө сууж байна. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол улсын хууль зүйн сайд болохоос биш Монгол ардын намын хууль зүйн сайд биш байхгүй юу? Чи залуу хүн байна. Энэ хууль зүйн салбар гэдэг бол Монгол орны бас нэлээд том тарих толгой болсон ийм салбар. Хэрвээ эхнийхээ алхмыг чи ингээд улс төржиж хийгээд байгаа юм бол энэ асуудал явахгүй. Бид нар олон удаа уулзж байсан, олон удаа улс Монгол улсыг хөгжүүлэх гэж ярьж байсан биз дээ. Хуваарайч бай, хувьсгалаарайч бай. Тэр уулзалтуудын үр дүн хаа вэ? Монгол улсын хууль зүйн сайд шүү чи. Түүнээс одоо Монгол ардын намын Нямбатар гэдэг хүн биш. Наадах дээр бодлоо одоо бас нэг тийшээ болго. Ерөнхий сайдтайгаа зөвл ард түмнээс уучлаагүй. Одоо тэр Ганбаатарын асуудлын тэр очиод бас овоо яваад энэ тэгж явах ёстой. Их хурлын гишүүн үсгэлэн зарлж болохгүй байхгүй юм чинь. Монгол орон даяар гадаадад харж байгаа. Тэгээд нухацтай асуудлууд маш их тулгымдсан асуудлууд байгаа. Даа ялангуяа хууль зүйн салбарт. Нөгөө нэг бид хоёрын ярьсан чамайг сайд болонгод би дуудаа за Монгол улс Аазда хоригдлгүй орн болох тухай нэг төсөл ярьжсэн. Тэр хаана явна? Энийгээ хиймээр байна. 3 сая хүнтэй бол ийм олон хоригдлолтой байж болохгүй шүү дээ. За амжилт хүсье. За Баццэг дэд сайд байсан мэргэжлийн хүн гадаад яамн дээр ирж сайд болж байгаа түнхээр баярлж байна. Бас хамтарч ажиллаж байсан тодорхой хугацаанд бас ойлголцдог. За нэн тэргуунд анхаарах асуудал 2 хөршийн асуудал байгаа. За мөн гадаад харилцаан дээр одоо болоод байгаа энэ эдийн засгийн асуудлууд, за 3 дахь хөршийн асуудлууд байгаа. Мөн оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Гэт бид нэр ярьж ирсэн юмнууд бүгд одоо толгомдсон асуудал мөн. За энэ жил Оросын холбооны улстай 100 жилийн одоо нөгөө найрамдал харилцаа тогтоосон, дипломат харилцаа тогтоосон ой болно. Энэ дээр онцгой анхаараарай. Тэр газын хоолой Оросын холбооны улсаас хятад руу Монгол улсаар дамжин өнгөрөх газын хоолойны асуудал нэн тэргүүний нэг ийм асуудал байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэд иймэрхүү асуудал дээр өөрөө дуршлагтай учраас бид нар бас хамтарч ажиллаж байсан учраас тань мэдхгүй юм байхгүй учраас нэлээд одоо шуурхай ажиллах болов. За мөн ерөнхий сайд чинь энд байна. Нөгөө 10 гаруй элчин сайдууд өнөөдөр томилогдоогүй байгаа. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Гадаадад гадаадд байгаа Монгол улсыг төлөөлж байгаа элчин сайдуудын нэр хүнд асар их унсан. Энэ дээр бол маш өөрчлөлт хийхгүй болвол энэ гадаад яамар чинь гадаад байгаа элчин сайдуудаар чинь Монгол орныг төлөөлж байгаа. За амжилт хүсье. Баярлалаа. За болдын жавхлан боловсрал сайдаа Дархан хотод 2 удаа хурлын гишүүн болчихлоо тийм ээ. Монгол банкн дээр дид байсан. Тэргүүн дид байсан. Тэгэхээр бол мөнгөний бодлого янз бүрийн юмн дээр бол өөрөө танин мэдхгүй юм байхгүй болоо гэж бодож байгаа. За мөн спортоор хичээлдээ хоккей холбооны ерөнхийлөгч хэвээрээ юу. За хоккей ордны чинь барьж өгж байгаа шүү. Анхудаага бид нэр дээвэртэй мөсөн ордонтой болж байгаа шүү. Хүүхдийн наадам гэдэг дээр тийм ээ.
За мөнгөний бодлогын тал дээр бол өөрөө сангийн сайд болж байгаа баг. Хатуу бодлого одоо явж болохгүй. Яагаад бол бид нар ийм эдийн засгийн хямралтай үед аль болох одоо энэ хатуу бодлогыг чөлөөлөх бодлого дээр бол бид хоёр ойлголцох болов гэж бодож байна. За хятадтай байгуулсан СПО хэлцээр 3 жилээр хойшлсныг мэдж байгаа юу? Үнийн дүнгийг мэдж байгаа юу? 1.7 тэрбум доллар тийм ээ. За 3 жил гэдэг бол бидэрт амьсгаа хугацаа өгсөн шүү. Өөрөө мэдж байгаа бол баяр цаахан ерөнхийлөгч, Монгол банкны ерөнхийлөгч, Хятадын ерөнхийлөгчтэй одоо Хятадын төв банкны, Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзах чадахгүй байсан. Аюулгүй зөвлөлөөр ороход оюун эрдэнэ сууж исэн тэрийг сонссон баг тийм ээ. Энэ асуудлыг шийдээд 3 жилээр сунгасан. Уржигдөр би Хятадын элчин сайдтай уулзаад дахиад 3 жилээр сунгах боломж байгаа гэсэн манай тэгшээ зөвлөх энэ асуудал дээр гэрчээр оролцсон. Энэ юу гэж байна гэхээр 1.7 тэрбум орчим долларыг бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж гарч ирж байгаамаа. Энийг нөгөө нэг мөнгөгүй улс гэж ярьдаг асуудлуудыг бид нар өнөөдөр бидний гарт 3 жилийн дараа дахиад 3 жил сунгах 1.7 тэрбум доллар байна. Цар тахлын хямралын үед том төслүүд ажлын байрыг хангах дээр ерөнхий сайд оюун эрдэнэ энэ дээр анхаараарай. Энэ дээр сангийн сайд болж байгаа дэмжлэг болоорой. Сангийн сайд чинь бол энийг дандаа эсрэгээр ерөнхий сайд чинь ойлгуулдаг байсан шүү. Тэгээд энэ офшороос орж ирж байгаа мөн офшороос орж ирээд угаагдж байгаа одоогоор Монголд ороод ирсэн байгаа мөнгөн дээр хамтарч ажилланаа. Иргэдийнхаа үрх үрд сая төгрөг гэдэг энэ эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажилланаа гэж одоо би бодож байгаа. Зөв. За амжилт хүсье. Сангийн сайд бол хамгийн интернационал сайд шүү дээ. Бүх хүнтэй ажилдаг. Тэгэхгүй намчрахж болохгүй сайд шүү. Танай урдны сайд чинь маш их намчрахдаг ийм хүн байсан. Энэ алдааг битгий давтаарай. Бид нар нэг л улстай, нэг л Монгол оронтой ийм хүмүүс шүү. За амжилт хүсье. За баяр хүргэе. Хариун заяа. Сайдаар томилогдоод 6 сар гарсан болж байгаа дахиад томилогдож байгаа юм байна. Сая бол яамтайгаа нэлээд танилцсан баг тийм ээ. Танай хөтөлбөр нийгэм хамгааллын сайд бол бас яг ард иргэдтэй тулж ажилладаг ийм эмзэг ихтэй ийм салбар шүү. Одоо бодвол 6 сар гэдэг бол бас нэг богино биш хугацаа яамтайгаа нэлээд танилцсан байгаа бах тийм ээ. За энэ ажил дээр нэлээд тийм шинэлэг санаачлалууд гаргаж ажиллаарай гэж хүсье. Тэр даатгалын асуудлууд байгаа, мөнгө байршуулдаг асуудлууд ч гэдэг юм уу тийм ээ. Битгийг улс төржөөрөө тэгээд амжилт хүсье. Ерөнхийлөгчийн хаалга бол нээлттэй шүү. Асууж ярих юм байвал дуртай цагтаа орж ирж асуудлуудаа ярьж байгаарай гэж хүсье. За баярлалаа. За Мөнхбаатар мэддэг салбар дээрээ дахиад сонгогдож байна тийм ээ. Газар хөдлөлт одоо нэлээд ойрхон боллоо. Хэрвээ 6 баалын газар хөдлөлт болох юм бол энэ бүх барилгууд чинь паспортсан байгаа шүү дээ. Чи өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Энийг яагаад ерөнхий сайдтай хэлдэггүй юм? Шадар сайдтай хэлдэггүй юм? Чив чимээгүй өнгөрсөн. За энийг анхаарах. За өөрөө мэдж байгаа, өөрөө хотын сахиргаанд байгаад би барилга худалдаалтын яамны сайд байсан тийм ээ. Ингээд хамтарч ажилладаг байсан. Бид хоёрын хувьд бол ойлголцол бол ямар ч одоо асуудалгүйгээр ойлголцсноо. За нэн тэргуунд хийх юм бол бид нар энэ дагуул хотын асуудлууд байгаа. Өөрөө энэ дээр нэлээд анхаарсан. Сайд болонгуудаа бас тэнд очицсан хурал хийж ийлээ. Тэрүүн дээр бас нэлээд олзуурхсан байгаа. За энэ дээр бол Төв аймгийн захиргаатайгаа нийлээд энэ Майдэр хот гэдэг бол 9 баалын одоо газар хөдлөлтийг дийлэх чадaltaй ийм төсөл шттэ. Энэ дээр бол онцгой анхаараач гэж оюун эрдэнэ сайд бас хэлээ. Энэ бол бид нар энэ 40 мянгат одоо энэ бидний энэ сууж байгаа ордон чинь 6 баалд байхгүй штэ. Спортын ордон мөр тэр бүх паспортуудыг танилцуул та. Аюулгүй зөвлөл дээр нэг ярил л да. Тэгээд хот байгуулалт гэж бол бид нар өнөөдөр газар олголтын асуудал замбараагүй явсан учраас ямар ч боломжгүй байгаа хотыг дийлэх. Тийм учраас юу хэлэх гээд байна гэхээр дагуул хотыг байгуулад гэр хорооллыг дахин
төлөвлөх асуудал дээр онцгой анхаармаар байгаа. Энэ хүнд энэ үүрэг нөгөө өөрөө мэрэгжлийн хүн шүү дээ. Тэр пассвортсан одоо барилгуудыг бүгдийг ерөнхий сайдтай танилцуул. Наа чин залуу хүн бүгдийг шууд ойлгоо. Тэгээ майдар хотыг цөмөрөө эхлүүлчмээр хот барих гэдэг юм ш дид үтсийн л асуудал ш. Оюутнуудаа эхлээ гаргачих гээд энийг нэн тэргуунд ингэж тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дид үтсийн зам түгжирлийн утааны асуудал шийдэгдэхгүй шүү. За амжилт хүсье. Улс орондоо эрэгтэй гавьяа байгуулах юм бол намтарт чинь бичигднэ гэж хэлж санаж байна уу? За баярлалаа. За. Игэмгэлж баг хэд сонгогч юу? 3 сонгогдсон гэдэг чинь бол бас л тэгээ маш том салбар дээр очисон. Маш том буюу одоо манай хамгийн гоцрогдсон салбар шүү. Боловсрал. Өөрөө бол бас боловсралтай хүн энэ тал дээр бол онцгой анхаараач. Боловсрал маань хаана яваад байгаа юм бэ? Гадаадын боловсрал дээр яваад байгаа юм уу? Дотоодын боловсрал дээр яваад байгаа юм уу? Тэгээ дээр нь шинжлэх ухаан гэж одоо орж ирж байна. Хамгийн хоцрогдсон салбараа өнөөдөр манай шинжлэх ухаан. Шинжлэх ухааны гэдэг маань одоо хаана явж байна? Тэг барыг одоо дүрсэлж байгаа бах тийм ээ. Шинжлэх ухаанаар шийдэгдэж байгаа өнөөдөр ямар ч салбар манад байхгүй. Бараг л бөөгийн шашин, шарын шашинтайгаа л явж байгаа бах. Тэгэхээр энэ дээр бол онцгой анхаараарай. Чи бол мөнгө төгрөгийн одоо хор морн гартсан ямар нэгэн байдлаар авилгал хийх болтоо холбогдохгүйгээр нас намбаа бодсон ч гэсэн нэрэ энэ хөвсгөлийн ард түмэн өрчин 3 удаа итгэлээ тийм ээ. Бас л эднэрт чинь боловсрал хэрэгтэй. 21 аймагт 330 суманд боловсрал хэрэгтэй байгаа. Өнөөдөр боловсролын салбар дээр ахиц ерөөсө гараагүй шүү. Энийг л өөрөө мэдж байгаа. Одоо тэгэл аминдаа бид нар чинь ингээл боловсролтой анхаарах гал нэг сайд гарч ирэл нэг юм ярьдаг, нэг сайд гарч ирэл нэг юм сайд. Тэгэхээр энэ дээр бол хамтарч ажиллахад бол бэлэн байгаа. Бид нар бие биенээ танихгүй биш. Яг энэ боловсролын салбар дээр ерөнхийлөгчийн хаалга, ерөнхийлөгчийн институтээс манай зөвлөхүүд бүгд бэлэн байгаа шүү. Гамгалаа энэ дээр бол анхаараарай. За тэгэл нэг тийм том юм л хийх одоо боломж гэсэн гэр энийг адахгүй зүгээр нэг сайд байх бол чамд бол нэг тийм сонирхолтой биш байгаа бах гэж бодож байна. За амжилт хүсье. Шинжлэх ухааны салбар чинь дэлхийн баг хамгийн сүүлийн салбар болсон шүү. Залуу эрдэмтэд байхгүй болсон. Залуу эрдэмтдтэй бодлогоор бид нар гаргаж чадахгүй болсон. Залуу эрдэмтэд, залуу боловсролтой хүмүүс хаана амьдарч байна? Бүгд гадаадын компаниудад ажиллаж байгаа. Тэднийг татаж оруулж ирэх энэ бодлого дээр хамтарч ажиллая. За баярлалаа танд бас ингээ итгэл төлөөлөл гэж бас хамтарч ажиллах үйл хаалга нээлттэй байгаа гэдэг бас барилжаан зөвлөхөдтэй. Танай дандаа л одоо найз нэг ангийн найз бол тэгээд ямар ч гэсэн энэ садварыг нэг хөл дээр нь босох тэгээд ерөнхий сайд маань бас итгэж их хурлаас ч нэг 4 хүн гишүүн байгаа учраас нэг гишүүн нь бүр боловсрол гэж одоо ингэж онцгойлж бас үр өгж байгаа. Тэгээд арцтай боловсролын салбар арцтай гэж үзэж байгаа. Ямар ч гэсэн таны маш их юм гоцрогдсон шүү. Одоо өдөөний тэр сургуулиуд байна, өдөөний багш нар байна, багш нарын цалин байна. За энэ коронавигийн үед бүгд зүүн болсон, бүгд энэ юу одоо интернетээр ингээд боловсролын энэ коронавигийн үеийн энэ 1 жилийн хүүхдүүдийн энэ боловсрол бол 10 жилээр хоцрон шүү дээ. Энийг яаж нөхөх юм тийм ээ? Тэгээд Монгол хүүхдийн боловсрал гэж юу юм? Монгол хүүхдийн одоо танин мэдхүү гэж юу юм гэдэг зөндөө юм байна. Хийсэн ч юмнууд зөндөө байгаа над дээр. Амжилт хүсье. Улс төрчихгүй шүү. Би улс төрчихөө болсон гэж мэдэрч байгаа ойлгож байгаа. Бас нэвтрүүлж байгаа. За алдар сайд баяр хүргэе. 2 дахь удаага сайд болж байна. Одоо яг л энэ салбарын хүн. Одоо бид нар бол бас олон удаа хамтарч ажиллаж байсан танин мэдхгүй юм байхгүй болов гэж бодож байна. За төмөр замынхаа асуудал, авто замынхаа асуудал, энэ агаарын тээврийн асуудалтай энэ асуудлуудаа ерөнхий сайдтай маш сайн ойлгуулаарай. Төмөр замын асуудлыг хэрэгжих газрын дарга багтаа оюун эрдэнэ сайд яг өөрөө гардаж аваад за 5 сард бид нар нээлт хийгээд явахгүй юм байна. Ерөөсөө кемпэйн нүүлгээд хамт очиж нээлттэй хийж байсан. Өөрөө бүгд дээр нь хамт байсан тийм ээ.
энэ том газар нутагтай, энэ том цөөхөн хүн амтай энэ улсад далаад гарцгүй орны дид бүтэц байж ажил хөгжнөө. Энэ бол өөрөө чинь баг одоо өглөө босоод дандаа амандаа хэлж явах ёстой. Энийг улс төрчлөд ойлгуулах гэж их юм болдго юм аа. 10 жил гацаасан төслийг оюун эрдэнэ яг өөрөө барьж аваад гардж агаад ерөнхий сайдтай зөв ойлгуулж агаад мөнгөний бүтээж агаад хийсэ. Төмөр замын ажлаа шуурхаалаа. Ийм л юм одоо ярмаар одоо үнэхээр одоо яг мэрэгжлийн хүчээс бас баярлж байна. Таны мэдэх юм байхгүй учраас шууд ойлгоод явна. Төмөр зам энэ дид үтцээр улс төрчлөлт байхгүй шүү. Алтраа оюун эрдэнэ сайд хамтарч ажиллахад бас урамтай байх болов уу гэж бодож байна. Улс төрчихгүйгээр ерөнхий сайд ч ойлгож байгаа учраас энэ асуудлууд хамгийн хоцрогдсон нэг салбар байгаа ш агаарын тээвэр. Агаарын тээвэр ч одоо өөр төр чинь байгаа үсттэй. Чи бас мэдэхгүй салбар байж магадгүй. Одоо бид нар шинэ нис хонгоцны буудал барьчаад ашиглаж чадахгүй ш. Нөгөө нэг марга. Би өөрөө зам тээврийн сайд байхдаа энэ нис буудлыг эхлүүлж байсан. Дизайныг өөрөө гаргаж байсан. Аялал жуулчлалын одоо маш том салбар ингээд зогсцсон байгаад байдаг. Хамтарч ажиллахад нээлттэй байгаа шүү. Битгий улс төрчөөд байгаарай. Та нар бол бас нэг хэсэг улс төрсөн шүү. Ирэхээ байсан шүү. За амжилт хүсье. Баярлалаа. За баяр хүргэе. 83 онд төрсэн залуучуудын төлөөлөл Монгол улсын засгийн газарт орж ирж байгаа түнхээр баяртай байна. Тэгээ бас хийсэн бүтээсэн юмны чинь залуучууд бас дэмждэг баг. Тэр нь бол тэр танай ТV-гээр нэлээд дамжигдаж олон залуучууд хүрсэн баха. Аав чинь сайн таньнаа, ээж чинь сайн таньнаа, хөдөлмөрч хүмүүсээ, хөдөлмөрийн баатар хөө. Тэгэр бол тэр удам нь хүүхдүүдтэй дамждаг байлгүй тийм ээ. Тэгээд шинээр байгуулагдсан соёлын яамны сайд болж байгаа юм байна. За хөрөлсөхийн засгийн газар үнэхээр одоо бас нэг том алхам хийсэн соёлын яамыг бий болгосон. Үнэхээр энэ яам дутагдчихсэн бол олон жилийн дүнгээр харагдсан. Тэгээ энэ залуу хүнийг тавьж байгаа нь бодвол одоо яг энэ соёлоо ойлгосон зөв асуудал руу орох болов гэсэн бодлоор тавьсан болов гэж бодож байна оюун эрдэнэ. Оюун эрдэнэ 81 оных, өөрөө 83 оных та нар бол шууд бие биенээ ойлгоод явах болов гэж бодож байна. За тэгээд соёлын яам байгуулах гэдэг маань соёлын ордон барих биш шүү. Энэ бол шал өөр асуудал. Яагаад гэвэл тэр сая түр улсын төсвүүдээр аймагуудад соёлын ордон барих асуудлууд нэлээд олон яригдсан. Бүгдээрээ дид үтц байхгүй. Нөгөө ус, нойл одоо юу байхгүй ийм 21-р зуунд бид нэр дотроо бие засах газар руу, дотроо гар угаах газар руу, дотроо усгүй соёлын төв барьж болохгүй. Энэ дээр анхаараарай. Тэгээд соёлын төв гэдэг дээр бол бас драм театр барих гэдэг биш, тийм ээ. Ийм асуудлууд байгаа учраас энэ дээр анхаарч ажиллаарай гэж одоо хүсэж байна. Тэгээд асуу зөвлөх юм бол ерөнхийлөгчийн институтээс манай зөвлөхөд бид нар бол чөлөөтэй байгаа шүү. Энэ тал дээр бол би өөрөө зураач хүн, энэ салбарын бас нэг төлөөлөл учраас ярих хэлэх юм бол зөндөө байдгаа. Маш их олон юм биш шүү. Соёлын өв гэж байгаа. Арга ядал одоо тэр Монгол бичиг зааж эхэлж шүү бид нар. Чин хамгийн бас нэлээд хоцрогдсон салбар хөрөлсөх ерөнхий сайд багтаа анхаарч ажилласан бас энийг үргэлжлүүл ажиллаарай гэж төгсөе. За амжилт хүсье. Авто минь төргөөрэй. За Яндон сайдад амжилт хүсье, баяр хүргэе. Хэдийгээр богинохон ч гэсэн 2 дахь удаага сонгогдлоо гэж намтар дээр чинь бичигдэнэ. За өөрөө чинь бол хөрөлсөх ерөнхий сайд багтаа бол мэрэгжлийн хөө маш их тийм одоо мэдлэг чадвартай хүн гэж их магтдаг байсан. Тэрийг одоо гаргах яг ажиллаараа, амьдралаараа гаргаж үзүүлмээр байна. Танаа салбартай холбоотой эдийн засгийн босх ажлууд нэлээд олон яригдсан. Аюулгүй зөвлөл дээр яригдсан. Энэ ажлуудаа улс төржүүлэхгүйгээр явуулмаар байна. Энэ унсан эдийн засгийн босх дээр танаа салбар маш их үүрэгтэй. Тийм учраас би мэрэгжлийн хүн, өөрөө мэрэгжлийн хүн биш гэсэн байдлаар надтай харьцаж болохгүй. Би бизнесийн салбарт байсан учраас уул уурхайн салбарыг бас мэднэ. Тийм учраас эдийн засгийг босгох гол салбар бол танаа салбар. Өнөөдөр зөвхөн бид нар нүүрс, зис, төмөрийн хөдөр гурваа экспортлоод энэ улсыг тогтоогоод байдаг байж болохгүй. Бид нар бүгдийг боловсруулах ёстой.
төмөр замыг өөрөө очиж үзсэн. Төмөр замыг дагаад боловсруулах үйлдвэр тэр сайшаанд хавьд байгуулагдана. Техник эдийн засгийн үндэслэлийн бүгдийг хийлэгдсэн. Түүсэн группээр хийлэгдсэн. Эзэмжүүлээд явж байгаа. Асхтын мөнгөний ордны доор 46 км-ийн доор баяжуулах үйлдвэр барьсан байгаа. Монгол улс бариагүй. Би нэг өөрчий ярьжсэн тийм ээ. Яагаад бид нар бариагүй байхад ингээд бариад идэх юм бэ? Яагаад бид нар коксны үйлдвэр бариагүй байхад бусад хүмүүс ирээд коксны үйлдвэр барьсан экспортлоо зараад идэх юм бэ? Манай Монгол улсын бодлого хаана явна вэ? Энэ асуудал дээр бид нар хамтарч ажиллая шүү. Одоо улс төрчихгүй шүү. Хугацаа бага үлдлээ. За ингээд улс төрчихгүйгээр гэдэг байгаа нь хамтарч ажиллаад Монгол улсын ерөнхийлөгчд байгаа боломжийг Монгол улсын засгийн газар яаж хамтрах вэ? 3 сая иргэнтэй яаж орлоготой болох вэ гэдгийг яриад байгаа ухаантай шүү. Ингээ манай зөвлөхүүд байж байна. Тамгын газрын дарга байж байна. Шинэ сонгогдсон ерөнхий сайчин Харвард төгссөн хүн байна. Танин мэдэхгүй ойлгохгүй юм гэж байхгүй болов уу гэж бодож байгаа учраас энийг ярьж байгаа юм шүү. За ингээ амжилт хүсье. За Менцайханд баяр хүргэе. 2 удаа Монгол улсын засгийн газарт орж ажиллаж байна. Энэ бол бас ховорхон боломж. Одоо юу гэж нөхөр боломж гэдэг нь одоо юу гэдэг би сайд боллоо гэдэг биш. Сайд хүнд ямар нэгэн байдлаар намтар дээр нь ямар нэг юм үлдэх ёстой байд юм аа. Тэрийгэ хийх хэрэгтэй байна. Монгол орн хөдөө аж ахуйн орн. 180 мянган малчин өрөх байдаг ийм том салбар дээр чи очисоо. Энэ бодлогын асуудлуудыг бүгдийг ярьсан. Хөдөө аж ахуйн биржийг амьлуулах хэрэгтэй. 330 сумын тэр малаас гаралтай түүхийдийг одоо худалдаж авах салбаруудыг бий болгох хэрэгтэй. 21 аймагт ханган шатны боловсруулах үйлдвэрүүдийг хурдтай барих хэрэгтэй. Мөнгийг чинь бүтээсэн байгаа шүү. Төсөвтэй нь ямар ч хамаагүй. Тэгээ энэ тал дээр нэг амбицлаад яриад засаг дээрээ манлайлаад ингээд яммаар байх юм. Маш том салбар шүү. Манай энэ хөдөө аж ахуйн салбар гэдэг. Тэгээ хөрс хөрөнхий сайдад дотооддоо хүнс үйлдвэрлэх боломжтой гэдэг макет Тэзүүгийн Израилуудын хийсэн хөргөж өгсөн байгаа. Өрөөнд нь оруулж өгсөн байгаа. Газар тариалангийн салбарыг яаж экспорттой бий болох энэ бүх бодлогын бичиг баримтууд бэлэн болцсон байгаа. Тэр дархны арь ширний үйлдвэрийн дид үтсийн мөнгийг бас бэлэн болгоцсон байгаа шүү дээ. 70 орчим сая доллар. Усны асуудал байгаа. Энэ малын бэлчээрийн асуудал байгаа. Малчтын орлогын асуудал байгаа. Гэл яриул их л олон юм байна да. Тэгэл одоо сайн нэг 6 сар энэ салбар дээр очисон нэлээд танилцсан болов уу гэж бодож байна. Тэгээд ерөнхий сайд чинь энд байж байна. Хөдөө аж ахуйн сайд байсан учраас энэ бас бизнесийн салбарт байсан учраас энэ ерөнхийлөгчдөг ойрхон ажиллаарай гэж ерөнхий сайд чинь хэлэх баг. Тэгээд янз бүрийн юм дээр ингээд авахгүй энэ малчтайгаа төлөө хамтарч ажиллая. За амжилт хүсье. За 50 бэх сайд баяр хүргэе. 2 туудаага Монгол улсын засгийн газарт орж ажиллаж байна. Бас энэ их тийм ховор завшаа. Тэгээд одоо иргэддээ энэ 3 сая монголчуудад л одоо хүртээлтэй ямар ажлууд байна тэр тал дээр нэлээд анхаарч ажиллах байхаа гэж бодож байна. Танай салбар бол том салбар. Бас дутагдaltaй салбар. Миний одоо яриад байдаг юм бол оюу толгой Эрдэнэт хоёр яахлаараа гадаадаас эрчим хүч аваад байдаг юм бэ. Бидний гол экспортлж байгаа 2 том үйлдвэр шүү дээ. Тэгэхээр энэ коноп нь хэлийн чандад байгаад байгаа юм аа. Энийг наашлуулах юм дээр том бодлого ийм бичиг баримтууд гарсан байгаа. Энэ дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа. За хэлийн объектууд, отрядууд одоо баг би тоо хэлээд хэрэггүй байх. Хэлийн отрядууд маань эрчим хүчээ гаднаас авч яана. Энийг онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр баг хүрцдээд гардаг эрчим хүчний нүүрстэй улс орон гаднаас эрчим хүчний хараат байгаа дээр би бол их харамсаж явдаг. Өөрөө мэрэгжлийн хүн. Одоо Мончороос эхэлсэн гэж танаа ерөнхий сайд хөрсгөл өөрөө ч их магтдаг байсан. Мэрэгжлийн хүн тавигдсан гэдэг. Энэ салбараа мэддэг хүн учраас хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Саяхнаас бид нар бас 21 аймгаа бүгдийн эрчим хүчтэй олвлоо. 330 сумаа эрчим хүчтэй холболоо. Сэргээгт эрчим хүчийг яах юм? Бусад энэ уулуурхан эрчим хүчийг яах юм?
Гэт энэ асуудлууд бол нэлээд тулгамдсан. Тэгээд эрчим хүчний нүүрс хаяагүй байгаа ийм тохиолдолд бид нар эрчим хүчийг гаднаас авч болохгүй. Багнуур дээр баригдах эрчим хүчний төслийг яах юм гэдэг ч юм уу тийм ээ. 5 толгойн одоо орчин байрлах одоо цахилгаан станцыг яах юм, оюу толгойтой нь яаж хамтрах юм. Энийг тэндээ барих юм уу, тэгвэл усны асуудлыг яах юм. Устай газар руугаа явах юм бол дорн говь руугаа татах юм уу гэдэг ч юм уу тийм ээ. За ингээд 10 аймаг дээр усны урсыг судлаад 10 аймаг дээр нэр эрчим хүч цахилгаан станц барих төсөл нэлээ эрчимтэй явж байгаа. Энэ дээр одоо ерөнхий сайд ч гэсэн эрчим хүчний сайд анхаарлаа хандуулаарай. Дулааны цахилгаан станцтай болмоор байгаамаа. Одоо аймагуд халуун усаа өөрсдөө гаргаад усандаа ордог болмоор байгаамаа. Энэ асуудлыг иргэд их тавьж ялээ шүү. За амжилт хүсье, хамтарч ажиллаарай. Битгий улс төржөөрэй. За инколд эрүүл мэндийн сайдаар тохон томилогдож байгаа маань баяр хүргэе. Ангуудаа сайд болж байгаа бас байх 42 настай байна. 2 дугаар эмнэлгийн дарга байсан тийм ээ. Одоо салбарын хүн гэсэн үг шүү дээ. За салбарын хүн очихоор салбарын хүмүүс салбарынханд их одоо горддгийг шүү, хүлээдгийг шүү. Энийг одоо бас их сайн бодоорой. Улс төрийн хүн биш байна. Энэ бол зөв шийдэл болоо гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар улс төржиж болохгүй. Өвчин намын харьяалгүйгээр туснаа. Хамгийн улс төржиж болохгүй салбар шүү. За сая танаа дээр Арабын одоо орнууд 7 сая орчим долларын одоо тусламжийг хургуулсан байгаа. Энэ дээр бол маск, нэг удаагийн тариур, халаад энэ төр гэдэг. Тэрийг хүлээж авсан уу юу мэдэхгүй байна. Тэрийг бас мэдчихэд хаана хөргөж өгөх юм гэдгийг бас бодмоор байгаа юм. За саяын тэр цар тахлын үеэр асар хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд орж ирсэн. Тэрийг шадар сайттайгаа нийлж агаад бүртгэлийг гаргаж иргэдэд зарлах хэрэгтэй. Энэ их бухимдал хүргээд байгаа. 2 дугаарт сая бол энэ дотооддоо алддаг гэдэг бол зохион байгуулалтын асуудал. Энэ зохион байгуулалтын асуудал дээр аюулгүй зөвлөлтөөр ч юм уу хамтарч бид нар ярих ёстой. Анх корона гарахад ерөнхий сайд, их хурлын дарга, бусад яамтын сайдартай бид нар өөрсдөө хуралдаж агаад хилээ хаахан зөв юм байна, буруу юм байна гэж ингэж агаад хагас цэргийн зохион байгуулалтаар уг нь орсон ухаантай. Сүүлдээ ингээд алдагдаад явчлаа. Энэ дээр бол онцгой анхаараарай. Тэгээд анхудаа сайд болж байгаа учраас кабинетийн зарчим тийм ээ ерөнхий сайдтайгаа ойлголцох, бусад салбартайгаа шадар сайдтайгаа ойлголцох гээд салбартайгаа ойлголцох гээд асар их олон асуудал байдэн шүү. Одоо өнөөдөр өдөр бол бас нэлээд хоцрогдсон салбар. Энэ дээр холбоотой тэр цалин хөлсний асуудлууд байгаа. Алслагдсан аймаг сум дүүргүүдийн эмч, совилогч, эмнэлгийн салбар, энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэрэгжлийн эмч нарын цалин хөлсийг яах юм? Өндөр байлгах юм шиг Увс аймаг, Ховд аймгийн Булган суманд байгаа нарийн мэрэгжлийн мэс заслын эмч нарын цалин ямар байх юм гэдэг юм уу тийм ээ. За өрхийн эмч нарын асуудлыг яах юм? Өрхийн эмч нарт одоо өнөөдөр яг энэ фронт төр байгаа хүмүүсийг яах юм? Энэ хөл хөрөөг яах юм? Маш олон асуудал өөр чинь тулгарч ирж байгаа. Энийг бол хамтын хүчээр шийднэ. Бусад орны туршлагыг авнаа. Вакцины асуудлыг бас ерөнхий сайдчин байгаа дээр ярий. Энэ дээр бол сангийн сайд яваад байгаа. Энэ бол буруу. Яг нь сангийн сайд вакциныхаа мөнгийг төсөвтөө тусгаагүй учраас бандсандаа өөрөө вакцин хөөцөлдөж яваад байгаа юм шиг болоод байгаа юм. Вакцин бол мөнгөний асуудал биш. Ирээдүйн энэ вакцин тариулж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаа. Энийг л үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригчиж нэг цонхоор шийдэн шүү. Ерөнхий сайд чинь энд байж байна. Өнөөдөр бид нар ямар вакцин авах вэ гэдгийг нэг цонхоор буюу аюулгүй байдлын зөвлөл дээр бусад орны тагнуулын мэдээ туршлагуудыг харж агаад шийдэх асуудал шүү гэдгийг бол өөрөө хатуу ойлгох хэрэгтэй. Вакцинаар өнөөдөр бизнес хийгээд эхэллээ. Мөн янз бүрийн асуудлуудыг тавиад эхэлсэн байгаа гэдгийг бас анхаараарай гэж төсөё. За салбарын хүн тавигдсан дахин баяр хүргэе. Амжилт хүсье. Залуу хүн байна. Өдөр шөнөгүй ажиллаарай. Салбар чинь хүнд байгаа шүү.